За бүгдээрээ сайн байцгаана уу? Crime Stories цоошин сүхт маань тавтай морил. Энэхүү сувгаараа Монгол улс болон гадаад улсад болж исэн. За одоо мөн болж байгаа бодит гэмт хэрэг болсон явдлыг цагаалталгүй та бүхэндээ хүргэх болно. За хамгийн ихний дугаараараа одоо тухайн үед нэлийн шууган болж исэн хүний мах иддэг Япон улсын иргэний үлдсэн хүн амны эрхийн талаар дэлгэрэнгүй ярихаар бэлтгэлээ. За болсон явдал маань дунд хэсгээсээ нэлийн тухгүй, эвгүй дэтэлхтэй дэлгэрэнгүй учраас зүрх судасны өвчтөй болон жирэмсэн эхчүүд маань энэ удаа алгасаарай гэж хүсье. За ингээд тэр рүүгээ орцгоё. За Эсэ Сагава 1949 оны 4 сарын 26-нд төрсөн. За түүний хоч бол Коби Каннибал. За яагаад гэвэл Сагава нь бол Япон улсын 7 дахь томоотой болох Хёгогийн төв Коби гэдэг газар бол төрсэн байгаа. За тэгээ каннибал гэдгийг бол та бүхэн ойлгож байгаа. Хүний мах иддэг хүнийг каннибал гэж нэрлэдэг. За тэгээ Коби каннибал гэдэг хочтой ийм хүний талаар ярихаар бэлтгэлээ. За Эсэ Сагаваг цаашдаа би Сагава гэдээ дуудаад явнаа. За Сагавагийн аавыг бол Акира Сагава гэдэг. За Куритаг их маш том одоо ус дэвшүүлэх одоо компани захирал бизнесмен хүн байсан байгаа. За өвөө нь болохоор Асахи Шинбүн гэдэг одоо сонингийн газар ажилладаг. Ер нь бол маш одоо ийм үндэс усаа сайн, сэхэтэн гаралтай юм боловсралтай баян чинэлэг айлын хүү болж мэндсэн байдаг. За Сагава ярилцлагандаа сүлд хэлэхдээ түүний хүүхэд нас бол хамгийн аз жаргалтай үе байсан гэж хэлдэг. За аав ээж нь түүнийг маш их хайрлаж өсгсөн. За Сагава бол одоо яг төрөхдөө бол дутуу төрсөн. За тэгээ төрснийхаа дараа яг аавынхаа гарын алханд бол яг бүтнээрээ ингээ багтдаг байсан гэж байгаа. За тэгээ түүнийг бол эмчнэр бол амьд үлдэх магадлал бол маш бага гэж гэр бүлийнхэнд нь бол хэлжсэн. За яагаад гэхээр дутуу төрсөн. За тэгээд бас зарим нэг эд эрхтэн нь бас бүрэн сайн бүрэлдэж амжаагүй байсан учраас танай хүүхэд бол бас одоо амьд үлдэх магадлал маш бага шүү гэж гэр бүлийнхэнд нь хэлжсэн. За хэдий дутуу төрсөн. За тэгээ маш олон өвчтөй байсан ч гэсэн Сагавагийн гэр бүл бас баян чинэлэг учраас одоо хамгийн сайн эмнэлэг, хамгийн сайн эмчилгээг хийлгээд одоо энэ хүүхэд бол одоо Сагава бол эрүүл сар бол одоо өсөж төрсөн байгаа. За хэдий эрүүл сар бол өсөж төрсөн ч гэсэн нөгөө Сагава маань дутуу төрсөн зарим нэг эд эрхтэн нь бүрэн бүрэлдэж амжаагүй байхдаа төрсөн учраас ер нь бол одоо насанд хүрснийхаа дараа одоо нэлээд намхан байсан байгаа. За 1 м 45 см өндөртэй байсан. За энэ нь бол одоо дундаж Япон эрэгтэй хүний одоо өндөртэй харьцуулахад бол 25-аас 30 см бол ийм бага өсөлттэй байсан байгаа. За Сагава ер нь багын өсөлт дутуу, жижигхэн, царай муутай. За тэгээ ер нь жоох юм өөртөө итгэлгүй төрлийн хүн болж өсөж төрөнсөн. За тэгээд нөгөө нэг өөрийнхөө одоо энэ гадаад үзмжиндээ дургүй байдгаасаа болоод нэлээд интроверт төрлийн одоо цаанаасаа одоо шаардлагатайгаар одоо ийм интроверт төрлийн хүн болж одоо өсөж төрөнсөн. За энэ нь бол бас одоо ганцаараа байх, юм бичих, уран зохиол сонирхох, одоо зохиолч болох одоо цааш тийм одоо мөрөөдөлд нь бол хөтлсөн байгаа. За Сагава нь бол хамгийн анх 1-р ангид байхдаа эрэгтэй одоо ангийнхаа эрэгтэй хүүхдийг хараад идэж үзхийг одоо хүсдэг байснаа ярилцлагандаа сүлд хэлсэн байдаг. За энэ нь бол одоо хамгийн анх удаа бол одоо хин нэгний одоо хүний махыг идэж үзэх юмсан гэдэг хүсэл нь бол тэр үед одоо өөрт нь төрж исэн гэж байгаа. Одоо хүмүүс одоо хоол хараад ямар гоё амттай юм бэ? Энийг амсаж үзэх юмсан гэж хүсдэг бол Сагава одоо хүний бие эрхтэн хараад энийг идэж үзэх юмсан ямар амттай байдаг болоо амттай харагдаж шүү гэж ер нь бол дандаа боддог байсан гэж байгаа. За тэгээ жоохон байхдаа бол ер нь бол бүх хүүхдүүдийг л яг өөршөө одоо хүний одоо хүүхдийн гуйг хараад идэхийг хүсдэг гэж боддог байсан боловч мэдээж одоо өсөж том болсныхаа хэрээр Сагава бол өөрийгөө одоо өөр гэдгийг бол ойлгосон. За хүн болгон хүүхэд болгон хүүхдийн гуйг хараад идэж үзхийг хүсдэг юм байна. Хадаж үзхийг хүсдэг юм байна. Би өөр юм байна гэдгээ бол илүү ойлгосон. За тэрнээсээ шалтгаалаад бүр дотгошоо бол одоо хүнтэй ярилцах дурггүй юм ганцаараа байх дуртай хүн болж эхэлсэн. За тэгээ сүүлд бол хүний мах идэж үзэх хүсэл нь бол зөвхөн эмэгтэй хүн дээр төвлөрч эхэлсэн. За эмэгтэй хүн одоо дундаа одоо Европ гадаад эмэгтэй хүмүүс бол байсан. За Европ гадаад одоо өрнөдөр нуруулаг ер нь бол ийм царайлаг ийм эмэгтэйчүүдийг бол ер нь л байгаа болгож авдаг байсан.
За Сагава бол Японы Wakагийн их сургуульд бакалавр, Консей их сургуульд болохоор зохиолч мэргэжлэр магистрийн зэрэг хамгаалсан маш өндөр боловсралтай хүн байсан. За тэгээд ер нь 1-р ангиасаа хойш хүний мах идэж үзэх хүсэлтэй. Энэ хүсэл нь бол хизээч одоо нэг ч өдөр өөрийнх нь толгойноос бол энэ бодол нь бол гарч байгаагүй. За тэгээ Вакагийн сургуульд сурдаг байхдаа 1973 онд 24 наснда одоо хамгийн анх одоо энэ хүний мах идэж үзэх энэ хүслээ бол одоо биелүүлэхээр бол одоо ямар нэгэн үйлдэл гаргадаг. За тэр нь ямар үйлдэл байсан бэ гэхээр 24 наснда нэгэн өндөр герман эмэгтэйг гэр хүртэл дагаж явдаг. За тэгээ шөнө унтж яхад нь бол ер нь бол одоо 100 байсан учраас тухайн герман эмэгтэй бол цонхоо нээлттэй унтжсэн. За тэгээд цонхоор нь дамжаад байр руу нь одоо нэвтэрч нууцаар орсон байгаа. За тэгээд Сагава эмэгтэй гэрт нь ороод ер нь бол орж одоо төлөвлөгөө нь юу байсан бэ гэхээр Сагава бол одоо ороод эмэгтэй гэрт нь нууцаар ороод зоонтгоор одоо зохиж ухаан алтуулад за одоо өгзөгнөөс нь одоо багахан зэрэг одоо мах аваад за тэрийгээ одоо ингээд аваад цухтаан гэсэн ер нь бол төлөвлөгөөтэй бол орсон. За тэгээд тийм төлөвлөгөөтэй орсон боловч тэгээ Сагава цонхороо орж явахдаа нөгөө герман эмэгтэйгээ сэрээчдэг. Тэгээд герман эмэгтэй сэрээд мэдээж нөгөө Сагаватай ноцолдоод Сагаваг бол түлхээд унгаадаг. Тэгээд Сагава маш жижигхэн түнэ муутай учраас тэр эмэгтэйтэй бол угаасаа ноцолдоод ямар нэгэн амжилт олохгүй гэдгийг ойлгоод ер нь бол цутаагаад явдаг. За тэгээд тэр эмэгтэй цагдаад дүүдлэхүү мэдэгдээд одоо Сагава бол нэх удааг бол цагдаад баригддаг. За тэгээд Японы цагдаагийн газраас бол герман эмэгтэйгөө Сагава хүчндэг зорилготой байсан байна гэж тодорхойлдог. Тэгээд Сагава мэдээж орсон одоо жинхэнэ шалтгаанаа бол хэлэхгүй. За би одоо өгзөгнөөс нь жоохон мах одоо зүсээ хэсэг аваад цухтах гэж орсон юм а гэж одоо жинхэнэ шалтгааныг хэлээгүй. Учираас одоо хүчндэг зорилготой байсан гэдгийг тодорхойлж одоо хорих яртай байсан боловч одоо Сагавагийн мэдээж аав нь мөнгөтэй хүн байсан учраас хүүгээ бол маш өндөр төлбөр төлж батлан дагаад Японы цагдаагийн газраас бол төв төлөвлөгөө сулдаг байгаа. За ингэж явсаар 1977 онд 28 наснда Сагава зохиолчийн мэргэжлэрээ PhD цол авахын тулд Франц улс руу одоо Японоос нүүдэг байгаа. За тэгээ түүний багаасаа одоо мөрөөдсөн одоо өндөр Европ эмэгтэйчүүд бол Франц улсад дүүрэн байсан. За Сагава ярилцлагандаа хэлэхдээ одоо тэр баг өдөр болгон одоо гэртээ биеэ үнэлэгч бол авчираад за одоо тэг өндөр Франц одоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг авчираад за алаад махыг нийтхийг хүсдэг байсан ч гэсэн одоо яг алах гээд одоо байж ахт нь одоо түүний хуруунууд нь одоо яг хөлдөх мэт болоод ер нь бол одоо бууныхаа гохыг дарж чаддгүй байсан гэж өөрөө хэлсэн байдаг. Тэг ер нь бол 1977 оноос 1981 он хүртэл 4 жилийн хугацаанд маш олон эмэгтэйчүүдийг гэртээ авчирч одоо бэлгийн ярилцаанд орсон ч гэсэн ер нь бол алах зорилготой авчирсан боловч ер нь бол алж хизээч зүрхэлдэггүй байсан гэдгийг бол хэлдэг. За тэгээд ер нь бол 1-р ангиасаа хойш бараг 6-7 наснасаа хойш энэ гаж хүслээ хангахаар ер нь бол одоо зориг шулуутсан байсан. За тэгээ 1981 оны 6 сарын 11-ний өдөр бол эцэст нь одоо энэ гаж хүслээ хангах өдөр нь бол ирсэн байдаг. За тэгээд энэ хэсгээс бол нэлээ муухай дэтээлтэй учраас та бүхэндээ сануулъя. За 1981 оны 6 сарын 11-ний өдөр бол Сагава бол 32 настай байсан тухайд. За тэгээ Франц улсын одоо өөрийнхөө нэг сурж байгаа сургуулийнхаа ангийн герман эмэгтэй болох 25 настай Рене гэдэг эмэгтэйг гэртээ одоо орчуулга хийлгэхэд туслаач гэж худлаа ярьчул авчирдаг. За тэгээд герман эмэгтэй Рене бол бас ер нь бол саналыг нь хүлээж авдаг. За тэгээд ангийнх нь хүүхэд нь орчуулга хийгээд туслаач гэж хэлсэн учраас найрсгаар хүлээж аваад гэрт нь ирдэг. За Рене эмэгтэй бол 178 см өндөртэй маш үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. За тэгээд Сагава бол түүнийг шууд анх хараад өөрт нь байхгүй бүх зүйл түүнд байгааг бол одоо мэдэрсэн. За тэр сайхан өндөр сайхан бие маш үзэсгэлэнтэй байдал за тэр өөртөө ихтэй байгаа байдал гих мэдчлэн ер нь бол Сагавад байдаггүй бүх зүйл байдаг учраас түүний махыг идэж бол өөртөө дутагдж байгаа зүйлийг нөхөөд энерги авахыг хүссэн учраас түүнийг бол одоо эргэлт буцалтгүйгээр сонгосон гэж хэлдэг. За тэгээд эмэгтэй гэрт нь ирээд орчуулга хийх гээд одоо шүлгээ уншиж яхад нь Сагава бол түүний ардаас нь бол хүзүүрөө винто буугаар ямар ч хэрэгэлзээгүйгээр шууд бууддаг. За тэгээ өмнө нь одоо маш олон эмэгтэйчүүдийг авчираад буудаж чадаагүй байсан боловч одоо
Энэ эмэгтэй бол маш үзэсгэлэнтэй, бусдаасаа одоо илүү одоо ийм өндөр биерхүү юм бийтэй байсан учраас ер нь бол би энэ эмэгтэйг бол алдаж болохгүй байна. Заавал амталж үзэх ёстой байна гэдэг бодол бол төрсөн учраас ямар ч эргэлзээгүйгээр винтопугаар одоо хүзүүрөнд буудсан байгаа. За тэгээ эмэгтэй бол мэдээж буудуулсан учраас тэр даруй ширээн дээрээ одоо нүрээрээ унаад дараа нь сандалнаасаа доошоо ундаг. За тэгээ хүзүү толгой хэсэгтээ нөгөө буудуулсан учраас яг тэр нөгөө хүзүү толгой хэсгээс нь маш их цус гарч исэн. За тэгээ Сагава толгоон доор нь алчуур тавиад тэрнгээр асгарсан одоо цусыг бол цэвэрлэж янзсан байдаг. За тэгээ алчуур тавьсныхаа дараа эмэгтэйг бол бүрэн нүцгэлж хагаад бэлгийн харилцаанд орсон байдаг. За тэгээд мэдээж Сагава одоо 7-8 наснаас хойш 32 нас хүртлээр зөвхөн энэ мөчийг л хүлээж исэн. Энэ одоо цаг мөчийг одоо маш их төлөвлөсөн байдаг. За тэгээд ер нь бол маш хүлээж исэн мөч нь учраас бүх зүйлдээс дараатай төлөвлөгөөтэй байсан байгаа. За тэгээд одоо Герман одоо тухайн эмэгтэйн одоо аль хэсгээс нь эхэлж идэх үү, аль хэсгийг нь хадгалах уу, аль хэсгийг нь хаях уу гэх мэтчлэн одоо бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж исэн гэж хэлдэг. За тэгээд Сагава эмэгтэй ер нь бол үзгнөөс нь илэн идэж эхэлсэн. За тэгээд яагаад гэвэл ер нь бол эмэгтэй хүний өгцөг гуй бол хамгийн амттай харагддаг одоо гэж бол өөрөө боддог. Одоо бүр 1-р ангид байхдаа л ангийнхаа хүүхдийн гуйыг хараад идэ гэж хүсэж исэн шиг ер нь л одоо эмэгтэй хүний ялангуяа гуй өгцөг хэсэг бол илүү амттай байх гэж бодсон учраас баруун талын өгцгөөс нь эхлээд идсэн. За зүүн талыг нь одоо идэ гэж бодсон боловч хэрвээ идчих юм бол зүүн одоо талын өгцөг маань зүрхтэйгээ илүү ойр учраас одоо маш их цус гарах байх гэж яаж исэн. За тэгээд Сагава бол одоо баруун талын өгцгнөөс нь эхэлж идсэн гэж хэлдэг. За тэгээ Сагава эхлээд эмэгтэй одоо өгцгнөөс нь одоо хацах гэж оролддог. За тэгээ шүдээрээ шууд идэх гэж оролцсон боловч Сагавагийн одоо шүдэн бат бөх биш. За тэгээ жижигхэн даахгүй байсан учраас эрүүг нь бол нэлээд өвтгсөн. За тэгээ жижиг одоо жимсний утгаар зүсэх гэж оролцсон боловч бас л болохгүй гүнзгий явахгүй байсан учраас ер нь бол дэлгүүр гараад том утга худалдаж авах шаардлагатай юм байна гэдэг юм балиус шиг том утга худалдаж бол авдаг байгаа. За тэгээ Сагава том утгаараа зүсэгтүүдэд одоо улаан мах гарна гэж ер нь бол анх бодсон. За тэгсэн боловч юм шар эрдэн шиш шиг өнгийн юм ингээд зүссэн чинь гарч ирэхээр нэг гайхсан гэж байгаа. За тэгээд дараа нь Сагава ярилцлагандаа энийг өөрөө хэлэхдээ ингээд энийгэд яриад байгаа байхгүй юу. Түүнийг би дараа нь ингээд өөх байсан гэдгийг ойлгосон. Хихихи гэд ингээд юу ч болоогүй юм шиг инээгээд одоо ярьж байгаа ярилцлага нь бол байдаг. За тэгээ Сагава өргөжтүүлээд ер нь л одоо бүх одоо газрыг нь одоо зүсэж эхэлсэн. За тэгээд эмэгтэй бие бол одоо том зүсэгдсэний дараа гараараа одоо татаж зулгарч эхэлсэн. За одоо малын махыг нөгөө арьснаас нь салгадаг шиг яг тэгэж одоо зүсэгдснийхэн дараа арьсыг нь салгах гэж оролцсон байгаа. За тэгээ Сагава өөрийнхөө одоо амттай гэж утсан бүх хэсгийг хөрвчөндөө янзлаад цэгцтэй хийсэн. За жишээ нь гуй, өгцөг, за одоо хөл гар гэх мэтчлэн бүгдийг нь ингээд эмэг цэгцтэй хөрвчөндөө янзлаад хийсэн гэж байгаа. За тэгээ Сагава эмэгтэй одоо хөх, нүүрний хэсэг, өгцөг, хөл, гуй, хүзүү зэрэг газрын одоо махыг нь бол болгож эсвэл бас түүхийгээр нь ер нь бол хоёр төрлөөр л идсэн гэж хэлдэг. За мөн одоо эмэгтэй одоо бэлэг эрхтний хэсгийг нь бол бас залхисан гэж байгаа. За тэгээд эмэгтэй бол сарын тэмдэгт нэрсэн байсан учраас Сагава тэр үнэрийг нь авахгүй тулд ажиллахгүйгээр шууд залхисан гэж хэлдэг. Тэгээд энэ яг одоо бүх тэтэлүүдээ өөрөө ингээд яриад энийгээд ярьж байгаа бичлэг нь YouTube дээр байдаг. Тэгээд тэрийг нь үзэж байгаад би орчуулсан байгаа. Тэгээд үзэхэд сонсоход бол маш тухгүй байсан. За тэгээ Сагава энэ бүх зүйлээ бол хийхдээ зураг болон бичлэгэн дээр бүгдийг нь дүр суулган халтгалж бол авч үлдсэн байдаг. За тэгээ тухайн дараа нь одоо тэр YouTube дээр өгсөн ярилцлаган дээр бол одоо зарим зургуудыг нь бол харуулдаг. За тэгээд та бүхэн бас би ямартаж бичлэгийг нь хол бичээ. Тэгээ та бүхэн ер нь нэлийн сэтгэл зүйн бэлтгэлтэй хэвээ байх юм бол үзэж болох байхаа гэж бодож байна. За тэгээд эмэгтэй цогцтой бол ер нь бол хэд хоногийг өнгөрүүлсэн. За тэгээд Парист ер нь бол 6 сар гэдэг бол хамгийн халуун сар байдаг. За тэгээд тийм ч учраас ер нь бол эмэгтэй цогцос ер нь бол муудаад за тэгээд одоо үнэр гараад одоо хуршууд нь үнэртгүй гэж одоо Сагава ямартай ч одоо
цогцсноос салах ёстой юм байна. За энийг ямар ч тач гаргаж явах ёстой юм байна гэж төлөвлөдөг. За тэгээд эмэгтэй биеийг бол 2 том аяллаа цүнх чимдааманд ер нь бол хийж голын ирэг рүү очиж хаяхаар төлөвлөдөг. За тэгээд эмэгтэй бол нэлээд том бас өндөр эмэгтэй байсан учраас сагаава бол тухайн эмэгтэйг үе мөчүүдийн салах гэж бол 2 өдөр ноцолцсон гэж байгаа. За тэгээ эцэст нь ийм 2 өдөр ноцолтоод 2 аяллаа зөвхөндөө хувааж хийгээд таксидуудаад голын ирэг рүү явдаг. За тэгээ сагаава өөрөө угаасаа нөгөө дийлэхгүй учраас таксины жолоочоо энийг өргөөд өгөөч гэд хэлдэг. За тэгээ таксины жолооч тухайн үед болохоор ингээд тоглоод энэ цогцос юм уу гэд энийгээ асуусан чи сагаава энийгэд үгүй эдгээр ном байгаа юм а гэж хэлсэн байдаг. За тэгээ такситайгаа ойрхон байх хот нуур руу цогцыг нь хаяхаар очсон боловч тухайн үед 100 болж исэн. За тэгээ 8 цагийн үед харанхуй бүрий болоогүйсэн учраас маш олон хүн хэрэг дагаад амарч исэн. За тэгээд сагаава бол ер нь ямар ч тач энийг хаях ёстой гэдгээ бол мэдчихсэн учраас тэр хүмүүсээс ингээд цаашаа холхон явж байгаад нэг чимээгүй газар бол нуурын ирэг бол болсон. За тэгээд нуурын ирэг дээр оцсныхаа дараа бол 2 цүнхөө бол ирэг рүүгээ түлхээд ер нь бол хаях газраа бол хайчдаг. За тэгээд түлхснийхаа дараа сагаава бүхэл бүтэн 2 өдөр тухайн эмэгтэйн цогцыг нь янзлаад эвдлээд за тэгээд энэ хүртэл зөөгөөд тэгээ маш олон ийм өөрөөс нь хүч хөдөлмөр гарсан учраас би маш их ядарч исэн гэж хэлдэг. Тэгээд бүх зүйл дуусны дараа яг тэр үед нөгөө нуурын эрэхт нард тусгал ингээд тусаад маш үзэсгэлэнтэй харагдчихсан учраас бүх юм ингээд дууслаа гэд ер нь бол ингээд жоохон чийлрээ зогсож исэн гэж байгаа. Тэгээд ингээд зогсоод нар хараад байжсэн чинь яг ингээд ард нь нэг эрэхтэй цүнхийг нээгээд орилж байгааг бол сагаава сонсдог. За тэгээд тэр эрэхтэй сагаава ойрхон байсан учраас энэ чинийх үү гэж сагаавагаас асуудаг. Тэгээ сагаава ягаад ч юм сандраад үгүй гэж хэлдэг. Тэгээ дараа нь ярилцсан дээр болохоор хэрэг би тухайн үед бас тийм гэд хэлсэн бол тэр хүн миний юм энэ өөр хүний юм байна гэд явчих байсан баг. Тэгээд би хизэж баригдахгүй байх байсан байж магадгүй гэж хэлдэг. Тэгээд ер нь тухайн үед л үгүй гэж хэлсний дараа тэр эрэхтэй илүү том мэдээж ингээ онгоолгоод нийтэл цусаар будагдсан, ор өнжлийн дааванд ороогдсон цогцос байхыг бол олж хардаг. За тэгээ харсан даруйдаа тэр эрэхтэй бол алуурчин гэж ярилдаг. За тэгээ тэр хавьд болохоор сагаава тэр хоёроос өөр хүн байгаагүй учраас сагаава бол зүгээр алхаад яваад өгдөг. За тэгээ тэр өдрөөс хойш бол 4 өдрийн дараа бол маш амархан сагаава бол мэдээж баригддаг. За тэгээ тэр үед сагаава бол маш их баярлсан гэж байгаа. За миний энэ гаж дур хүсэл бол угаасаа зогсохгүй. Би энэ эмэгтэйг эдсэн ч гэсэн зогсохгүй. Тийм учраас би ингээд баригдаад энэ бүхүү ингээд дуусах нэ гэж бодоод маш их баярлсан гэж байгаа. За тэгээд сагаавагийн баян аав нь түүнд бол маш сайн өмгөөлөгч авч өгсөн. За тэгээд шүүх хурал ер нь л 2 жилийн турш өргөлжилсэн. Энэ 2 жилийн хугацаанд бол сагаава Францын шоронд бол хоригдчихсэн. За тэгээд ер нь сагаавагийн өмгөөлөгчдийн талаас ер нь бол энэ хүнийг бол сэтгцийн өөрчлөлттэй. За тэгээд хэрэг хүлээх чадваргүй гэдэг дүгнэлт гаргахын тулд бол явж исэн. Мэдээж энэ хүний амийг өнөөс нь үнэн учраас ийм дүгнэлт гаргуул хамаагүй зөөлсөн тусах юм байна гэж бодоод ер нь бол зорилго нь бол юм байсан. За тэгээд сагаава нийт 3 удаа ер нь сэтгцийн өөрчлөлттэй хэсэг шинжилгээнд орсон. За тэгээд эцэст нь сагааваг бол сэтгцийн өвчтэй хэрэг хүлээх чадваргүй гэж дүгнсэн байдаг. За ийм дүгнэлт гарсан учраас мэдээж сагаава бол шорон руу явахгүй сэтгэц мэдрэлийн эмнэлэгт бол бүх насаараа хэвтэн эмчлүүлж өнгөрүүлэхээр шийдвэр гарсан байдаг. За тэгээ Францад нийт бол 3 жил сэтгэц мэдрэлийн эмнэлэгт бол хэвтэн эмчлүүлснийхаа дараа сагаавагийн өмгөөлөгчдийн зүгээс бол Япон улсад тухайн хэргийг шүүхийг бол хүсдэг. За тэгээ Франц улсын зүгээс бас энэ хүн энэхүү хүсэлтийг нь хүлээн аваад сагааваг 1985 онд Япон улсад авчираад Токио улсын Мафузава гэдэг эмнэлэгт бол хэвтүүлсэн байгаа. За мэдээж нөгөө хоригдох ялгүй сэтгэц мэдрэлийн эмнэлэгт өнгөрүүлэх шийдвэр гарсан учраас шууд шоронд биш Япон улстай бол эмнэлэгт хэвтдэг. За тэгээ Японы шүүхээс бол сагаавагийн гэмт хэргийн материалыг аваад Япон улстай шүүхийг бол хүсдэг. За тэгээ Франц улсын зүгээс бол тухайн авахыг улсын шүүхээс бол авахыг хүссэн боловч энэхүү хэргийн талаар бүх мэдээллүүдийг бол нуугаад мэдээллийг нуусанд бол Япон улсын шүүх байгууллагууд өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлдэг. За тэгээ энэ хугацаанд сагаава бол эмнэлэгтэй л байгаад байгаа.
За тэгээд ер нь бол Япон одоо Франц улсаас бол Япон улсад бол энэхүү гэмт хэрэгтэй холбоотой хэргийн бүх одоо материалыг одоо нуусан мэдээллийн нууцлалтай өгөхгүй гэсний хариу өрөөсөн учраас ер нь бол Сагава одоо эмнэлэгтэй л одоо байх ийм шийдвэртэй байгаад байгаа. За тэгээд Сагава эмнэлэгтэй байх хугацаанд дахиад нөгөө нэг сэтгцийн өөрчлөлттэй эсэх одоо шинжилгээнд бол дахиад орсон. За тэгээд Японы эмнэлгийн зүгээс болохоро энэ хүн бол сэтгцэн нь бол эрүүл байна. Манай эмнэлэгт бол байх шаардлагагүй юм байна гэд одоо эмнэлгээс нь бол гаргадаг. За тэгээд Францын зүгээс одоо энэ хэргийг ингээ хаагаад мэдээллийг нууцсан. За нөгөө талаас Япон зүгээс болохоор сэтгцэн үед эрүүл хүн байна. Манад байх шаардлагагүй гэд ер нь ийм хоёр шийдвэр гарсан учраас Сагавагийн хэрэг бол бүр мөсөн хаагдаад 1986 оны 8 сарын 16-нд бол сурлагддаг байгаа. За тэгээд ер нь бол одоо 1981 онд Рене эмэгтэйг бол хөнөөснийхаа дараа 5 жилийн дараа 2 жил нь Францын одоо нээлттэй одоо хорих ангид ял идэлж агаад одоо ял арай идлээгүй зүгээр одоо нэг хэргийн одоо шатандаа явж явах үедээ хоригдож агаад за тэгээ 3 жил нь болохоор сэтгэц мэдрэлийн эмнэлэгт болохоор эмчлүүлж агаад ер нь бол эрх чөлөөтэй болсон байгаа. За тэгээд 1986 онд бол Сагава одоо ингээ эрх чөлөөтэй одоо Япон улсдаа зөв зүгээр ажиллаж амьдрах боломжтой болоод ирсэн. За тэгээд хэдий одоо эрх чөлөөтэй болоод ирсэн ч гэсэн Сагавагийн энэ хэрэг бол нээлттэй хэрэг байсан учраас одоо өөрийнхөө нэрээр айдигаар бол ажил олоход бол маш хэцүү байсан. За тиймээс бол ер нь бол суллагдсныхаа дараа ер нь бол 1997 он за 2000 оны ихэнх хүртэл ер нь бол 10 хэдэн жил ер нь Япон улсад одоо эрх чөлөөтэй амьдрахтаа одоо хүмүүс түүний хэргийг нэлээд сонирхож исэн. За тэгээ Япон ялангуяа ямар улс гэдгийг та бүхэн мэднэ. Маш олон одоо хүн амтай. За тэр олон хүн амаас бас одоо ийм гаж сонин зүйлүүд сонирхдаг хүмүүс маш олон байгаа. Тийм ч учраас ер нь бол энэ Сагавагийн одоо үзэг сонирхох хүмүүсийн тоо бол ерөөсөө багасаагүй. Тэгээд энэ ер нь бол нэг төрлийн одоо юм од болж эхэлсэн маш олон ярилцлага өгсөн одоо өөрийн одоо баримтат кинотой хүртэл басан одоо Рене эмэгтэй хэрхэн одоо алж байгаа бүх дитейлээ өөрөө ингээд ярьж байгаа ийм баримтат кино хүртэл бий болсон. За тэгээ Сагава ер нь тэр цагаас хойш ажил хэрэглэх боломжгүй юм чинь. Би өөрөө ер нь хуваараа юм хийх хэрэгтэй юм байна гэж бодоод ийм олонний анхааралд байгаа учраас ер нь бол ийм өөрийнхөө үйлцэн хэрэг за тэгээ каннибализмын тухай ер нь бол олон төрлийн ном нийтлэл бичсэн. За тэгээ өөрийнхөө Рене эмэгтэйг одоо хүчирхийлж одоо хөнөөсөн хэрэгээрээ хүртэл манга хүртэл гаргасан нь одоо бол бас Amazon дээр бас $29 яг өнөөдрийг хүртэл авах боломжтойгоор байршсан байдаг. За тэгээд ингэж явж байгаад 2022 оны 11 сарын 24-нд 73 наснда Токио хотын эмнэлэгт уур шигний өргөслийн хүндрэлээс болоод ер нь бол жам ясаараа нас орсон. Байгаа. За тэгээд нэг иймэрхүү гунигтай хэрэг байна. За тэгээ харамсалтай эмэгтэй харгас хэрцгийгээр амиа алдсан ч гэсэн одоо алууч нь хүн хөлтлөө эрх чөлөөтэй амьдраад жам ясаараа нас орсон. За тэгээ өөрийг нь бүр алсан түүхээрээ маш их одоо мөнгө хүртэл алсан байдаг. Тэгээ гэр бүлийнхэнд нь ямар санагдчихсэн бол гүний эмэгнэл илэрхийлээ. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Та бүхэн маань суугтаа subscribe дараад хүлээж аваарай. 7 хоног бүр цоошин подкастууд орох болно. Баярлалаа.